За бүгдээрэнд энэ орой мэндийг хүргэе. Ээлжит лайва эхэлж байна. Монгол улсын ерөнхий сайд шинээр томилогдлоо. Түүнд зориулж бас хэдэн үг хэлье гэж бодож байна. Мөн одоо Оросын тэмцэл цуглаан өмнөний талаар бас ярих гэж бодож байна. За ингээд 200 хүн цуглалтал нөгөө ерөөлийн үгээ айлдъя. Зоригтой, золбоотой, зоостой байхын ерөөл дэвшүүлье. За тэгээд монголчуудаа, залуучуудаа ПВ-г, виног ерөн согтууруулах ундааг уухта маш их одоо бие хянаж мөн одоо тааруулж, тохируулж, соёлтой хэрэгжилж байгаарэ гэдгийг л би залуучуудад хэлж байгаа юм шүү. Би бол үнэхээр соёлтой хэрэгжилдэг хүн. Герман сургууль төгссөн. Тэгээ ПВ бол германчууд манай айраг шиг уудаг. За тийм болохоор одоо тэнд 13 жил амьдрахтаа ПВ болж яахан балгах дуртай. Тэгтээ хизээч хэтрүүлж, шогтож байгаагүй. Гол нь соёлтой хэрэглээ залуучуудаа тий. Намаа гуйлах хэрэггүй шүү. Би одоо архичин тийм хүн биш. Миний түүхэнд тийм байгаагүй тий. Согтож унж одоо хэтрүүлж хэрэгжилж бөөлжиж гахаа нохоо шиг тэгж явдаг ч хүн биш. Тийм учраас залуучуудаа би зохистой хэрэглээ, тохируулж хэрэглэх, зөв хэрэглэх, соёлтой хэрэглэх гэдгийг л яриад байгаа юм шүү тий. За ингээд төлөө, эрүүл энх сайн сайхны төлөө, зоостой, золбоотой, зоригтой, зоригтой байхын төлөө. За ингээд гол ярианд оръё. Оюун эрдэнэ ерөнхий сайдад хандаж хэлэхэд юуны түрүүн энэ нийгмийн шудраг ус байдлыг арилгах ёстой юм шүү. Та ч энийг ойлгох юм уу, ойлгодгүй юм уу би мэдэхгүй. Яг хуу таван толгой, оюу толгой, тэгэл одоо газрын баялаг энэ чухал тий. Эндээс бас одоо Монголын төсөвт, Монголын ард түмэнд хувь хүртэх ёстой, мөнгө төгрөг орох ёстой, улсын төсөв монголчууд энийгээ бол одоо шулуулахгүй байх хэрэгтэй. Энэ маш чухал шүү. Энэ бас том нэг бодлого юм байна. Түүний хажуугаар энэ нийгэм юу болоод байна? Тэрийг та одоо яаж энэ одоо шудраг бус одоо зарим нь ингээд хитрхи баян болчлоо. Нэг 5%, 10%. За. Тэгээд одоо үлдсэн 80%, 90% ингээд нэг ядуу дундаж давхраг болчлоо. Энийгээ яаж арилгах юм? Улаанбаатар хотод орон сууц яаж хийх юм? Хүмүүсээ яаж орон сууцтай болгох юм? Ажилтай болгох юм? Орлоготой болгох юм? Монгол хүн хизээ зөвхөн өөдөө байх юм? Монгол хүн хизээ юмныхаа эзэн болох юм? Зөвхөн нэг уул уурхаан нэг хідэн одоо орд биш, тий? Ер нь Монголын бизнес, Монголд болж байгаа бүхэл баялаг энэний эзэн яаж болох юм? Та ер нь боддоо. Яагаад Япончууд Монгол улсад одоо Mobicom-ыг эзэмшдэг юм бэ? Хэн энийг өгсөн зөвшөөрлийг? Яагаад Skytel-ийг солонгосууд одоо анх байгуулсан юм бэ? Хэн энэ зөвшөөрлийг өгсөн? Маш их мөнгө тэнд орж байгаа шүү дээ. Монгол хүн утсаар ярих болгонд. Эн чинь бас Монголын баялаг шүү дээ. Тэгээ ингээ Японд руу мөнгөний хамаа явах юм уу? Тэ? Эндээс одоо бүх юма эхлээ. Ерөнхий сайдаа. Тийм биз? Яагаад олигархууд, Монголын цөөхөн баячууд бүх юм дээр эзэн суудсан юм? Бүх юм яагаад монопол болцсон юм? Бүх бизнес яагаад дээгүүрээ хуваагдсан юм? Энийг яаж задлах юм? Энийг л хийх ёстой. Өнөөдөр манай хойд хөрш Орос улсад жагсаал цуглаан болж байна. Тэрийг бол одоо нилээд хатуу ширүүн аргаар нухчин дарах бодлого явж байна. Оросын ард түмэн жагсаж байгаа аргагүй. Яг Монгол шиг болсон юм. Орос, Монгол хоёр ерөөсөө нэг одоо тенсний бөмбөггээр Монголыг хэлэх юм бол Орос нь одоо саксны бөмбөг шиг ийм л хэмжээл байхгүй юу? Нөгөө л нийгмийн баялагын шудраг бус хуваарлалт, нөгөө л олигархууд нь дээр нь гарчихсан хэдхэн хүмүүс бүх бизнесийг натгцсан. Нөгөө байгалийн баялаг нь бас нэг хэдэн гадаад дотоодын олигархуудын гарт орцсон. Ийм л байгаа юм шүү. Тийм болохоор бас Оросын ард түмэн тэнд тэсэхгүй одоо жагсаал цуглаан болж байна. Тий.
За тэр хэдэн олигархуудаас тэр баялгаа авъя гэж бодъё. Гэхдээ Оросын бас энэ бүх бизнесүүд бас гадаадынхан хэдхэн том гадаад дотоодын нөхдүүд олигархуудын гарт орцсон юм шүү. Ер нь ингэ бизнесийн эзэн баялагын эзэн нь дандаа цөөхөн тооны гадаад дотоодын этгээдүүд болсон юм. Тийм учраас Орос өнөөдөр тэр жагсаа цуглаанаа дарсан ч асуудал нь Монголд байгаа шиг хэвээрэл үлдэнэ. Орос улс тэр их баялагтай улс орон өнөөдөр ард түмэн нь үнэхээр ядуу хэвээрэл байгаа штэ. Тийм биз? Тэгэхээр энэ Монгол Орос хоёр хоёулаа яг одоо тэр барууныхны зааснаар тэр буруу зам руу орсон юм шүү. Оросд бүр яг Америкууд мөнгө өгсөн штэ. Ельцний сонгуулийг Америкууд мөнгөний өгсөн. Одоо санхүүжүүлсэн штэ. Монголд ч гэсэн ядгаа байхгүй. Бүгд найрамдах намын одоо хүрээлэнгийнхэн гээл энд хүрээд ирсэн. Барууны тэр бас нөхдүүд энд ороод ирсэн. Тэгэл тэр 90 оны хувьсгал юм хэмээн чинь ингээл хийгээл ингээл явцгаасан шүү дээ. 96 он мон энтерт чинь. Одоо тэд нар хайцсан. Нөгөө Монголыг өөр энэ замаасаа салахгүй болгочоод гараад алгуулсан. Оросыг бас яг адилхан. Бүгдийн задлаад, бүгдийн хувьчлаад тэгэл хэдэн олигархууд төрүүлээл тэд нар нь гараад улс орныхаа бизнес бүх юмыг атгаал Украин жалгаа байхгүй. Одоо бид нар тэр ард түмний зарц гээд кино үзэж байгаа шүү дээ. 25 дугаар сувг телевизээр явж байгаа шүү. Ард түмний зарц гээд. Тэрэн дээр тэр Украины 3 том олигарх нийлж суугаад ярьдаг шүү дээ. Энд чинь Монголд, Оросд, Украинд энийг ийм улсуудад тогтсон байхгүй. Энийг зориуд ингэж хийлгсэн байхгүй юу. Тийм учраас ерөнхий сайдаа энэ бүх одоо шудраг бус бизнесийн одоо энэ орлогын баялагын шудраг ус хуваарлтыг л өөрчлөх ёстой байгаа юм шүү. Тэгээд энийг тэгшээр монголчууд жижиг дунд бизнес эрхлэгчид ард иргэд яаж авах уу гэдэг энэ л хамгийн чухал юм байгаа юм шүү. За энэ эрх чөлөө гэж яриад байна. Тий. Монгол одоо эрх чөлөөтэй ардчил гэж яриад байна. Монгол ардчилтай юу? Ардчилтай ер нь. Тий. Орос бас эрх чөлөөтэй юу? Бас ардчилтай юу? Ерөнхийдөө адилхан. Гэхдээ нэг л юм байгаа. Хүн одоо эдийн засгийн эрх чөлөөнд хүрээгүй цагт, өөрөөр хэлбэл хүн ядуу цагт тэр хүнд тэр ямар ч эрх чөлөө ардчил хэрэггүй шүү. Хүний хамгийн гол юм болвол тэг одоо юу гэдгийг сайхан гэр орон, ажил, орлого, хүн шиг амьдрах. Хүн шиг амьдраагүй цагт, хүн тийм орлогогүй цагт хүн болвол тэр бусад тэр эрх мэрх тэр арчил марчил бол тэр хоёр дахь юм, гурав дахь юм шүү. Тэгэхээр тэр дээрээ хаан байна уу, хэн байна уу, одоо дарангуйлагч байна уу хамаагүй. Ард түмнээ сайхан амьдруулж чадах юм бол одоо Ликон юу ч гэсэн дарангуйлагч штэ. Үндэ бол тийм байсан штэ. Тэнтэг сөрөг хүчин, тэнтэг элдв жагсаал цугдаан хийдэг хүн байхгүй дээ. Бүгдийг хөвөө гаргадаг. Бүгдийг шоронд хийчдэг байсан. Ард түмэн сайхан амьдарч байгаа болохоор тэр хүн дураараа дөргөж болдог байсан. Хаан шиг байсан. Тийм учраас ард түмэнд бол одоо тэр ардчил гинүү юу гинүү тэр мөр ямар ч хамаа байхгүй. Эцсийн дүндээ ард түмэн сайхан л амьдрах ёстой. Тэр сайхан амьдралыг өгжээвэл хэн ч хамаагүй шүү дээ. Хаантаач байсан болно. Дарангуйлдаг хүн байсан ч болно. Ер нь. Ерөнхий утгаараа тийм шүү. Одоо Арабын орнууд 10 жилийн өмнө нөгөө хувьсгалаа хийсэн. Нөгөө мо Гаддафи, нөгөө бүхэл тэр Арабын оронд байсан Мубарак энтергээд дарангуйлагч гэдэг нөхдүүдээ бүгдийг одоо алхахын налаад ингээд баримтлагын цаазлаад ингээд Арабын орнууд хувьсгал хийсэн. Эцсийн дүндээ эргээд Гаддафи байсны дээр шахуу ийм нөхцөл байдалд орсон. Тэр Мубарак байснаасаа дор болцгоосон. Хэдийгээр тэд нар дарангуйлагч байсан ч гэсэн бас ард иргэдээ өнөөдрийн тэр ардчил гээд байгаа тэр нийгмээс нь илүү сайхан авч явж байсан юм шүү. Та бүхэн эргээд энэ 10 жилийн өмнөх Арабын хувьсгалын юмыг эргээд та нар бас сануул. Өнөөдөр тэр улс орон ямар болсныг эргээд хараарай.
Одоо бид нар тэр нэг ардчил энэ хүний эрх энэ тэр гээд ингээд тэг хоосон байгаад яах юм? Хоосон ингээд нэг юм компанитай тамхтай тэгээ яах юм? Хоосон тэр эрх чөлөөгөөр нь яах юм? Ядуу байх юм бол хүнд ямар ч эрх чөлөө байдгүй юм шүү. Ядуу хүний тоонд ордгүй юм шүү. Ер нь яг нийтлэг утгаар нь би ярьж гин шүү тий. Битгий бас одоо говьуулаараа тий гэж ингэж хэлмээр байна. За тэгээд оюун эрдэнэ сайдаа давын түргүүн хийх ажил чинь байна. Энэ хүмүүстэй нөхөн олгуур өгөө. Энэ хүмүүс чи одоо энэ хөл хорионд хамаг бизнесэнд дампуурчлаа, орлогогүй болчлоо, ажилгүй болчлоо. Тийм учраас энэ нөхөн олгуурыг өгөөч. Хоёрдугаарт энэ муухай хөл хорио юм а болооч. Энэ айгүй буруу бодлогонууд явж исэн шүү өмнө нь. Энийг засаач. Тий. Кабинетээ бүрдүүлэхдээ энэ нэг муухай буруу үйл ажиллагааг засдаг тийм эрүүл мэндийн сайд тавиач. Гэхдээ эмч хүн мэрэгжлийн хүн байх ёстой шүү. За сая мөнх сайхан сайд буухынхаа өмнө тушаал гаргаад нөгөө порчиг нямхууг зайлуулсан байна лээ. Энд нь би бас баярлж байгаа. Үнэндээ тэр хулгайч, орон байрны хулгайч нөхөр чинь үнэхээр мэдлэг боловсролгүй худлаа байсан шүү. Тэрнээс болж өнөөдөр ийм юм үүссэн. Тэрнээс болж гадаадад монголчууд гацчихээн. Одоо бол ирээгүй байна. Тэрнээс болж одоо тэр шинжлэх ухаанч биш тэр 21 хоног тэр 19-20 хоног дээр илэрлээ. Одоо энэ бүх юм чинь тэр хулгайч нөхрөөс болсон. Тэгээ эцсийн дүндээ миний зөв байсныг одоо сайдын тушаал харууллаа. Порчиг нямхуу өнөөдөр халагдсан. Тэ. Үнэхээр миний зөв байсан учраас тэр хүн халагдсан шүү. Тэгээ чимээгүй хүн одоо явсан тэр хүн. Хэрвээ би байгаагүйсэн бол айгүй баатар болцсон явж байгаа тэр хүн. За тэр порчиг нямхуу шиг юмтай доошоо орж ингэх надад ямар ч шаардлагагүй байсан шүү. Би тэрийг хэлье. Харин тэрний буруу бодлого тэрнээс бол монголчууд зовж байгаа учраас би энийг байн хэлж давтсан. Ингээд порчиг нямхуу үнэнд гүйцэгдсэн. Одоо тэрийг тэр авилгатай тэмцэх газар тэр хууль хяналтын байгууллагууд нь шалгах хэрэгтэй. За мөн эрүүл мэндийн яамд очисон тэр олон мөнгө төгрөг хайцсан тэрийг шалгах хэрэгтэй байна. Тэр шахсан барьсан тэр муухай юмнууд тэр зээл тусламжийн их мөнгө эднэрийг бүгдийг шалгах ёстой юм байгаа юм шүү. За хоёрдугаарт гадаад гацсан монголчуудаа яаралтай аваа. Тэрийг аятайхан сайхан зохион байгуулах ажлыг одоо шинээр тавигдах сайдууд давын түргүүн хийж ерөөсөө 20 хоногийн дотор тэр бүх хүмүүсийг авчраа. Юун одоо өдөрт 7 хоногт нэг онгоц явуулна гэсэн юм яриа сууж байгаа юм бэ. Тэгж болохгүй шүү. Гадаад байгаа монголчуудаа гаргуунд нь хайсан тийм улс орон өөрийнхөө иргэдэд хилээ хаасан ийм улс орон дэлхийд байхгүй шүү. Тийм учраас оюун эрдэнэ сайдаа та энийг маш анхаарч аваарай гэж би хэлмээр байна. За ингээ нөхөн олгуур авъя. Монголчуудаа та нар ч одоо ямар хөлцсөнгүй юм бэ? Ингээ зүгээр суугаад ах юм уу? Хамаг бизнесээ хаалгачаад, хамаг орлогоо хаалгачаад, тэгээд нөгөө бүх одоо банкны өр зээлэндээ дарагдчаад ингээ зүгээр суугаад ах юм уу? Тэ? Тийм учраас тэр нөхөн олгуур юмнуудаа нэхье. Оюун эрдэнэ сайдаа энэ хүмүүстээ нөхөн олгуур мөнгө төгрөгийг өгөө. Тэр сая төгрөгийг өгөө хөөе. Энэ сая төгрөг яагаад өгөхгүй байгаа гэж нөхдүүдээ? Яагаад гэвэл нөгөө Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Батлага оруулсан. Тэгэхээр Халтмаагийн Батлагын оруулсан саналаар сая төгрөгийг өгчих юм бол Батлагын хийсэн ажил болоод Батлага чинь одоо дахиж сонгогдох болчиход байна шүү дээ. Тэгэхээр мөнгө байсан өгөхгүй гэд ингээд суучж байгаа байхгүй юу? Энд чинь ингээ хоорондоо ингээ зүрд биенийхээ эсрэг ажиллаж штэ эднэр. Одоо ерөнхий сайд нь өөрчлөгдсөн юм чи оюун эрдэнэ сайдаа та нар сая төгрөгийг өгчөөч байгаа штэ мэдж байгаа штэ би бол. Энд чинь зүгээр л өгөхгүй. Яагаад гэвэл өгчих юм бол өөрсдийнх нь ажил биш өөр хүний ажил болчих гээд байгаа учраас өгөхгүй байгаа штэ та нар. За тэгээд хариуцлага тооцоо буруу зүйл хийсэн сайд нарыгаа ахиж битгий аваарай. Тэр нэг зүйлийг бас би мартаад байна. Тэр хавдар судлалын үндэсний төвийн тэр эмч яасан бэ? Тэрийг одоо халсан уу, хөөсөн үү? Хариуцлага тооцсон уу? 3 сая төгрөг хүнээс нэхэд, өвчтнөөс нэхэд тэг хөөж явуулаад ингээд одоо хариуцлага одоо тооцогдохгүй өнгөрөөд байгаа юм уу? Би энийг байнга нэхэн байнга хэлнэ. Тэр яасан бэ хөөе? Шин сайдаа би тэрэнд одоо заавал хэлнэ. Оюун эрдэнэ сайдаа та гараад тэрийг
анхаарч аваач. Ер нь тэгээд энүүгээр би юу хэлэх гээд байгаа гэхээр тэр хавдар дээр бусад эмнэлгүүд дээр маш их зохиомол, оочор, хүнд суртал үүсгэж авилгал бий болгодог. Тэгжээж нөгөө өвчтнүүдээс мөнгө авдаг. Энэ бүх юмыг одоо халах болоогүй юм уу? Хариуцлага тооцох болоогүй юм уу? Энэ сүлжээ тэр мафийг устгах болоогүй юм уу? Энийг асуумаар байна. Тэгээд оюун эрдэнэ сайдаа та танхимаа өөрөө бүрдүүлнэ шүү. Энэ тентхийн нэг захиас юм битгий аваарай. Хоёрдугаар та намынхаа даргыг авна шүү. Намын дарга авахгүй бол та зүгээр нэг өрөөсөн хөл дээрээ догонцсон ерөнхий сайд болно шүү. За ингээд танд амжилт хүсье. Таныг юм хийгээсэй гэж би хүсэж байна. Монголын ард түмэн хүсэж байгаа. Тэгээд залуу хүн та зоригтой хөдлөөрөө сайн хүмүүсийг зөвлөхөөр аваараа, мэрэгжлийн хүмүүсээр танхимаа бүрдүүлээрэ. Ингээд нийт монголчуудаа эрүүлийн аз жаргал сайн сайхныг хүсье. Зоригтой, зоригтой, зоостой байхын ерөөл дэвшүүлье. Төлөө за тэгээд арх унд цогтууруулах зүйлийг зохистой, соёлтой тохируулж хэрэглэн шүү нөхдөө. За шеэр хийгээрэй, фоллоу хийгээрэй. Дагалдагч болоорой.